Санхүү эдийн засгийн их сургууль. Санхүү эдийн засгийн их сургууль нь Монгол Улсын өвгөн боловсролын байгууллагуудын нийтлэг тус сургууль Монгол Улсын аргын тусад гарсан 1920 оноос 3 жил байгаа. 1921 оны 6 сарын 1-нд Азийн сургуулийн төлөвлөлт Улмаа 1931 онд Ягтан богчны дэд сургууль. Дэлхийн хангалттай байрны дараа Санхүү эдийн засгийн коллеж 1990 онд Монгол Улсын эдийн засгийн хөгжүүлэн дэвшүүлэх үйлсэд бие сэтгэлээ бэлтгийн учир элдэн мэдлэгт шамдан буй багшид хичээнгүй сургуульда үнэж явхаа тангарагч байна. Ардчилсан хувьсгалын сайжруулахыг суурь Санхүү эдийн засгийн их сургуулийн оюутнууд Нэрээ сонмоос найзын зам барилдаа. Бүр 3 давсан. Миний найз яагаад удлаа яа? Тэр бүр болоо. Найз мөрөж. Агана, бэлэвчи ихтэй өгдөө. Сайн тийм. Ансаа амжтай. Үгүй ч бэлэвчи биш бас ихтэй өгч штеп. Ингээд нэгтгэд зуны амралт дуусч юм аа. Тэмээ найзуудаа. Та нарын нэмзэн яг юу хийв? Найз нэмзэн хүмүүс хураасаа. Ёстой. Харин найз нэмзэн оюун ухааны академи явлаа. Оюун ухааны академи? Тийм ээ. Тэр нь яг яадаг газар юм? Чиний оюун ухааныг мундаг хөгжүүлэх газар байхгүй юу? Яа! Миний найз өстө мундаг хөгжсөн бах те. Хөгжсөн. Манай хамаач юу л боллоо? Хүй. Тэгвэл найзуудаа би танаас нэг таар асуух уу? За тэгвэл та нар сайн сонсож байгаарай. Хачин цагаан юм. Тэр юу вэ? Үгүй. Үгүй. Бас үгүй. Тэгвэл гол бүр үгүй. Тэгээд юу юм? Хачин цагаан юм гэдэг чинь байна шүү дээ. За. Хачин цагаан юм гэдэг чинь байна шүү дээ. Хачин цагаан юм гэдэг чинь байна шүү дээ. За. Хачин цагаан утас байхгүй юу? Зүгээр л нэг цагаан утас байгаа юм уу? Тийм ээ. Ийм тааврыг юу ийсэн? Тэгвэл найзаа би танаас ахиад нэг таавар асуух уу? За. За сайн сонсож байгаарай. Хачин харин тэр юу вэ? Амархан наач хачин гар утас байгаа. Үгүй. Тэгээд юу юм? Хачин харин гэдэг чинь байна шүү дээ. За. Хачин харин гэдэг чинь байна шүү дээ. За. Өнөө хачин цагаатны хачин хар суудар ахгүй юу? Түрүүнээс хойш баахан юм яриадсан зүгээр нэг энийг хэлэх гэж юм уу?
Тийм ээ. За тэр яг аваана. Суултаас нь надаа. Тэгээд Оюутнуудынхаа ёс бүрийг уушгах цаг ирлээ. Нэгдүгээр хог хоёргүй. Хоёрдугаар хулгай хийхгүй. Гуравдугаар нэг нөхрийнхөө хийсэн бидаасыг авч хуулахгүй. Дөрөвдүгээр хичээлээс хоцрохгүй. Тавдугаар нэг нөхрийгөө үргэж хүндэтгэх. Гуравдугаар асараас нь ойлголоо. Анаа хамч ёс зүйн ухамсарлын мундаг оюутан шүү. яшаашаа. Асууцгаа. За тэгэхээр оюутнуудаа хэрвээ багш нар чинь хичээлдээ хоцорж авч ирээд байвал ижилхэн хоёр оюутныг яхаж хайцаад байвал яг адилхан хийсэн бие даалтыг хоёр өөрөө хүлээд байвал үйлчлэг живч нар чинь та нартай байнгын муухай хайцаад байх юм бол багштай хэлэх шүү заяа. Ингээд эрсгүүрнөө ажиллаараа. Багшаа нэгцэл байхгүй. Яагаад байхгүй вэ? Нэгдсэн өнөөдөр цайны газар чанаргүй хоол идээд гидсэн өдөр гэртээ арай дээр гэсэн багшаа. Яаж цайны газрын хоол ийм чанаргүй байж болохгүй дээ. За багшны тухай зөвхөлтэй ярьцгаая. За багшаа. За тэгэхээр хүүхдүүд аливаа улс орны хөгжил гэдэг өндөр байшин байж байгаа биш. Урт зам харуугаа биш. Тэдгээрийн хүмүүсийн хөгжлөө гэж үздэг. Харин хүмүүсийн хөгжил гэдэг бол тэдний ёс зүйгээр хэмжигддэг. Тэгэхээр та бүхэн хэдий ч нэ ёс зүйтэй байна, төдий ч нэ их орон чинь хөгжнө гэсэн. Тиймээс улам илүү ёс зүйтэй байж энэ ёс зүйгээ үеийн үедээ үлдээх ёстой юм шүү. Яг ухтаа ахяа таварсан
Жуулчдаар орж идэхгүй. Та холбосон ба. Би холбосч болон та нар холбосч болохгүй. Гар. Наад чинь миний асуудал биш. Гар. За. Танаа бүрийн тэгвэл анраагаас олонгийн семестр хүмүүжлийн хоног тэглүүллээ шүү. Нэг семестр анраагаас хүмүүжлийн хоног асууж шүү гэж. Өмнөх курсд түлхээ миний бас хатсан мэт. Миний хөө төгсөн гэж байдгүй. Оо сайн багш нэртэй гэж нэрээ багшийн нүгийн хаалцсан шиг заа. Чаргач байна. Хамаач. Энийг шатхаангүйгээр хүмүүжлийн онооноос хассан гэсэн Монгол хэлээ. Энийг та юу гэж байна? Оюутнууд чинь мэдэхгүй болоод юм асууж байхад хариулдаггүй гэх юм. Агуу багш. Хичээлийн цаг дуусчихад байхад яагаад оюутнуудаас асууж байгаа юм? Тэгээ зөвхөн оюутнуудтай шал ондоо яцдаг гэж байна. Та хоёрыг оюутан байхад миний зааж дурсан зүйл энэ л биш багш. Би ийм оюутнууд бэлтгэсэн юм чинь хоёрыг бэлтэж байгаа оюутнууд бүр лодсон юм байна л да. Тэгэхээр чинь хойч үед чинь юу бэлтгэх болж юм? Монголын хоёрыг болсон залуучууд бид нар хамтдаа нэгдэж зүтгэж хамтдаа тэмцэхгүй юм бол бид нараас тэмцэх байж байгаа Та нар бүгд чинь хэцүү байгааг ойлгож байна. Гэхдээ бид нар өнөөдөр миний гэж биш, бидний гэж ярих цаг болсон. Яагаад вэ гэвэл бид нар нэг нэгээрээ хичнээн хөгжөөд, нэг нэгээрээ баяжаад, нэг нэгээрээ хүчрэх болоод эргээд харахад их олон чинь тэнд сургаж унж байвал ямар харамсалтай вэ залууч. Ямар харамсалтай. Монголын ирээдүй болсон залууч өөрт байгаа зүйлсээ зүгээр л шүүмжлээд, ёс зүйгүйгээр шүүмжлээд суух зөв юм уу? Эсвэл би юу хийж болох вэ? Оюутан болно. Би энэ ёс зүйн асуудлын төлөө юу хийж болох вэ гэдэг талаар бодоод шин зүйлийг ихлүүлэх нь зөв юм. Төвийн төлөө огтон боожгүй хичээд би юу хийж чадах вэ гэдэг тэрл бодлоо. Надтай надгүй хөгжил явуулаа гэсэн тэрл залхуурлууд бидний хөгжлөөс дандаа хоош татаж, хөгжлөөс дандаа хотуулах юм шиг байна. Бид анзаарсан. Яасан харахгүй юм бэ гэж хашгирахын оронд яаж нэг гэрэл асаах вэ гэдэг талаар огт боддоггүй ийм нэг юм байж болохгүй. Жижиг том хамаагүй бяцхан ч гэсэн гэрэл асааж байна. Монголчууд бид өнөөдөр төсөөгүйгээр хийм бэ? Өнөөдөр бид өг дээдсээс уламжлуулан ирсэн хүмүүжил ёс суртахууныг уландаа гэж умарсан байна. Бид анзаарсан. Гудамжаар хогн хөглөрсөн нус тэрэ хамаагүй хайж хараалын үгийг бие биедээ харангуйж болоод байна. Хин нэг хийсэн бяцхан тус баярлагын ганцхан хүртэл алхнаа хүнсэнтэй байдаг юм шүү. Ёс зүй гэдэг энгийн зүйлээс хэлдэг. Энэ бол хүмүүжил. Бид түүхээсээ ус хонсон сангидаж түүгээрээ цээжэд хэлсэн 13 тоолны сэтгэлтэй 21 төр зангид. Бидний өвлөж үлдэх нийгмийн маа дээдэс эрдэмтэн багш нар эгч нар их мэдрэхнүүд бидэнд сайнаасаа илүү хууган нөхөж өгдөг. Сайныг нь зааж сурах хэрэгтэй байдаг мөнхөглийг түгээж зааж залруулах хэрэгтэй байдаг мөнхөглийг түгээсээр залуу үе бид 6 зангил залхуур шунал ачаал руу хэсэр ингэж явсаа өөрчлөлт хийхээсээ бидний үе залуус маань
энэ нийгмийн өсөрмөг үйлдэх хэл хахуул айлгал буруу хэм хэмжээс нь хэтэрхий үлдээ тасч байгаа. Гэхдээ бид анзаарсан. Одоо бид мэдэж байгаа. Тэгвэл хаанаас хэлсэн бэ? Харин үүний эхлэл энэ нийгмийн залуу иргэн байгаа би. Энэ нийгмийн бүрэн хүнсэл болсон иргэн танаас бид бүгдээс эхэлсэн. Тийм залуусаа